Сайн байцгаана сонсогчдоо, ингээд Humans of Home podcast-ийн season 2 эхний дугаар эхлэж байна. Ингээд та бүхэндээ зочноор мөнх төвшин. За баярлалаа. Нэг өөрөө юу яриулдаг гэж хаад ингээд яг өөрөө ярьсан ч их сандард юм байна. Тэгээд одоо сандраал сууж байна. За. Юу зэ гэж юм асууч юм чи та. За ингээд офсын маань ингээд гэр ажлын цаг хоёр нь ингээд хамт идэг хүн оролцож байна. Өөрийгөө тоош танилцуулаарай. Таних ах уу тийм үү од тийм. Ингэсэн юм уг нь юу би бол өөрөө нэг өдөр орно гэж өгн бодож исэн. Гэтэ ингээд өнөөдөр ингээд орохоор болчлоо. Тэгсэн чи яг хашил юм уу ханаад юм мэдэхгүй нэг юм одоо надад нүүрлэлчлээ. Тэгээд өглөөнөөс хойш одоо цусч гарлаа, нусч гарлаа. Тэгээд бараг 20 минут одоо тэр хавцаа боо юм боллоо шүү дээ. Тэгээд нөгөө нэг хоолой нэг бас нэг жоохон тийм баригл биш болцсон байна. Тийм. Тэгээд яри да. Баригл болоотой өглөөний цагаар ярих байсан яг гэнтэй. Хүн чаг нэг өглөө сэрэмгүүтээ нэг юм хоолой цэртэй байдаг шүү дээ. Яг гівтэнгүүт одоо яад юм мэдгүй биологи нь яаж ажилтдаг. Тэгээ ямар ч байсан өглөө бол яг цэрэм болт шиг хоолойтой байгаа. Тэгээд яг өдрийн туршид хоолой шингэрсээр тий. Ороо бол орондоо ороход осорж ямар шиг болоод ордог. Яг хүний биологи гэж ажилтдаг билий гэхгүй. Хүн ингээд 5 минут хамраасаа ингээд тус гарахад ингээд аюултай байдалд ороод дэмлэг таандах хэрэгтэй байдаг. Энд хүн ингээд өглөө миний нүдэндээ 50 минут хамраасаа тус гоожулсан байх. Тийм. Гоожуулдаг юм билий. Би бас цус ихтэй хүн юм билий л дээ нөгөө. Монгол халуун цус. Одоо Чингисийн мэн цус одоо дуусахгүй юм да. Тэгээд одоо гоожиж байгаа. За. Юу цус мос яривч мэрэгжил ярих байсан юм шиг. За ингээд өөрийгөө тоош танилцуулаарай. Ямар мэрэгчлэр энэ компанид ажилладаг вэ? За би дизайн хийдэг юм бичдэг хүн байгаамаа товчхон доо. Тэгээд одоо юм л хийлээ. Оюутан байхаас хойш. Тэгээд одоо ч би нөгөө хөгшүүндээ ордог болчиход байгаа. Тэгээд нөгөө 94 он гэсэн чинь бараг л нөгөө нэг өвөөгөр додуулалтай нөгөө одоо явахд удчихаа. Тэгдэг болчоод байна. Тэгээд үдийн хугацаанд бол юм орчуулчих үзлээ. Захаа занаа бичиж үзлээ. Тэ офсер хийж үзлээ. Анимашн хийж үзлээ. Тэгээд дизайн гэл юм л хийлээ дээ. Нөгөө өхрийн хошног бараг 7цсан баха. Бараг 7цсан баха. 94 оны амьд юм уу гэдэгтэй шүү дээ. Амьд байна. Амьд харцаа асууж байна. Одоо би амьд харцаа миний өмнө сууж одоо 80 70-ных нэг одоо яаж байгаа юм бэ те. За очлаа. Аав ээжийг бас ингэж хэлчихлэхгүй яахгүй одоогийн залуучууд. За ингээд өөр тохиолж исэн хамгийн хөгжилтэй зүйл энэ нөгөө нэг юу вэ те яг нөгөө нэг энэ тентхийн нэг нэвтрүүлгүүд дээр те нэг хөгшин хүний яг нэвтрүүлэг дээр ингэж суудагтай та нэг өөртөө тохиолж исэн нэг хөгжилтэй юм яриач гэдэг. Яг тийм асуулт ороод ирлээ. Энд би хариулах уу? За тэгвэл опс дээр тохиолж исэн хамгийн хөгжилтэй зүйл. За опс дээр тохиолж исэн хөгжилтэй. Мэдхгүй одоо нэг хөгжилтэй юм мэдхгүй байх байхгүй. Ер нь л хөгжилтэй л үүдэн шүү дээ. Өдөр болгоо яг одоо энд ингэж сууж байгаа нь бас хөгжилтэй юм болоо. Хөгжөөл сууж л байл та тийм. Тэн таны хөтөлдөг медиумыг уншсан. За тэгээд ингээд уншсан гэдэг би сайн унш гэж хэлсэн. Ерөнхийдөө би асуултаа бэлтгэх гэ медиумыг уншсан. Тэгээд ингээд нөгөө season 2 болцсон чинь бас нэг хүмүүс асуулт бэлддэг болцсон. Одоо юм хөгжиж байна те. Би бол яадаг багт бол ерөөсөө юу ч бэлддэггүй зүгээр оролж ирэл ярьчдаг байсан тэгээд. Юу ярьдагсан бэ? Би жоохон яриг нь таслаад ах шиг байна нөгөө. За. Зочин байж сураагүй. Зүгээр шүү дээ. Угаасаа подкаст яг хоёлаа яриад явдаг болохоор. Тэгээд яг нэг шир заах тухай гээд нийтлэл битсэн байсан. Яг тэргээ ингээд одоо ингээд хүнийг ингээд одоо хорвоотой 4 төрлийн хүн амьдардаг гэд бичсэн байсан. Та яг байдаг гэж хувааж яг болох юм гэж бичсэн юм да. За. Тий. Тэр дөрвөөсөө та өөрөө яг адилна гэж боддог. Би өөрөхөд хооцсон юм уу тэр шир заадаг. Шир заадаг та өөрөө юм уу тий? Тэр нь би өөрөө юм. Тэгэхээр ингээд яг нэг уулын орой лоо ингээд гişэ шантарсан ч гэсэн хэцүү байсан ч гэсэн өөрөө ингээд мацаа гардаг. Хүн өөрөө бахнаа. Яг нөгөө тийм ээ. Юу л юм бэлээ л дээ. Зовж сурна гэдэг чинь өөрөө скил юм бэлээ л дээ. Одоо юу гэдэг чинь бас яг нөгөө физиологи талаас яадаг вэ гэхээр одоо хүнд 2 пейн байна шүү дээ. 2 пейн байнгут хүн яг нэг дор нэг пейнийг л мэдэрдэг. Тэнгүүт нөгөө нэг пейн нь ингээд одоо
мартагчдаг гэх юм уу? Яг нөгөө давмгаалж байгаа пейн мэдрээд хахаар. Тийм болохоор яг нөгөө нэг хүмүүс чинь ингээд төрж байгаа эмэгтэйгийн одоо яасан ч одоо болох байхгүй юм уу гэн хажилж мачилдаг ч юм одоо нэг хярцсан марцсан гэн ажиллаачдаг шүү дээ. Тэгээ тэрийг мэдэрдэггүй яагаад гэвэл төрж байгаа хөвгөлт нугасаа хангалттай их болохоор. Тэнгүүт яг ингээд хүмүүс одоо ингээд зовж जैन те пейн мэдэрч जैन, эморж जैन, хаягдж जैन, уйлж जैन, унж जैन те депресс जैन. Тийм тэнгүүт яг энэтигээ сайхан мэдрээд ангууд одоо ингээд тэр нь одоо дасхан ч бас хайшин те ингээд зовоод нэг сурцсан те нэг муу заяанда дасцсан гэдэг шиг те. Тийм бол биш яг ингээд тэгээд нэг юм боллоо гэд ихэндээ уйлцсан те ахиж тохиолдлоо ахаад нэг жоохон уйлцсан 3 дахь дээр их уйлахгүй байхгүй. Тийм тэгээд тэр тухай бичсэн байна. Тэгээд би бол өөрийгөө ер нь нэлийн зовоос сурцсан гэж бодоод байгаа шүү дээ. Яг одоо туулсан амьдралаа эргээд харах нэ нэг Монгол талхтаа шиг те. Эргээ харах нь ерөөсөө нэг олж гавьсан юм бол одоо би нөгөө нэг идрээ шиг хэдэн 100,000 фолловерстай болоогүй байна те. Тэгээд сайхан телевизээр гарч одоо яагаагүй байна. Улаан зангаагаа зүгээг байна. Гэхдээ ингээд нэг юм сурсан юм одоо зовлон чашаа нэг мэдхгүй. Одоо зовсоор жаргал болно гэхдээ. Мэдхгүй одоо жаргах юм байх. Ер нь нэг жаргахыг нэг хүсэж хаач болчлоод өсвөл үүдэх хөөх. Яагаад? Яг бол нэг буддаа гэдэг нэг сайхан Непал залуу байсан шүү дээ. Булчинтай царайлаг ойд амьдарч байсан те. За тий. Дал дээр үед амьдарч байсан. Тэр нөхрийн одоо тэр урсгалын тэр шашныг би нэг сонирхсан байхгүй. Сүүлийн 1 жил сонирхож байгаа. Тэгээд жоохон хипстер болонгоо айдаад тэгээ нөгөө буддизм нэг жоохон ойлгомоор айдаад тэгээ одоо болохоор нэг амир тийм нэг юм жаргын маргай гэж те ингээд нэг юм хүсгээ болцсон байна гэхгүй. Буддизмаас яг нөгөө нэг яг өөрөөр чинь таалагддаг те амжилтаа хэрэгжүүлж болох юм байна. Яг энүүгээр явж болох юм байна гэдэг үзэл бодол нь таны хувьд ямар юу байсан бэ? Буддизм ч амар чил шашинтай ер нь бол. Юу гэхээр яг нөгөө нэг хүсэх нь өөрөө яг одоо хүний desire ба штэ. Одоо юу гэдэг чинь би тэр охинтой очиод үерхэд үнсэлцэж мээрэн те. Эсвэл ингээд тэр одоо нэг сайхан прүүс авъя маа их ч юм уу те. Яг тэр хүсэл өөрөө яг зовлонгийн рут байгаа даахгүй үндсэн. Тэнгөт буддизм дээр болохоор хүсгээл болчихоо гэж байгаа байхгүй. Тэгээ болчих юм бол чи ямар ч байсан зовхоо болчих юм байна те. Зовхоо болчихно гэдэг чинь тэг ингээ оршоод эхэлчих жоохгүй. Ер нь бол яг одоо гэгэрл мэгэрл гэлээр хэлээд байна шүү дээ. Гэгэрн гэдэг чинь нэг амар тулцсан жаргалтай болоод Илон Маск болохыг бол хэлэхгүй байгаа. Гэгэрн гэдэг нь ингээд ухаандаа баг нэг юм уулч юм шиг мод ч юм шиг болж хөрж байгаа байхгүй. Хүн одоо биш юм шиг те. Яг бол зовхочгүй жаргахчгүй ингээд тэг ингээд лайн дээр ингээд гацж яана гэдэг чи одоо тэгэл одоо баг юу ертөнцийн нэг юм ажиглаж байгаа камер лугаал одоо болчихно гэсэн үг шүү дээ. Нэг орших амьдрах хоёрын ялгаа гэж байдаг л та. Яг таны ярьснаар бол орших бол те ингээд нэг газар ингээд амар ингээд одоо ингээд юмсыг ажиллаад айгу 50 болоод өөрийнхөө хувьд ингээд амар 50 болсон байж тээ. Тэгвэл амьдрах гэдэг нь яг эсрэг утгатай гэж үзэж байна уу? Би юу? Би бол тэгж бодохгүй нөх. Эсрэг нь чаашаа мэдгүй. Одоо ингээд амтан бол амьдарч байгаа шүү дээ. Одоо би амьдарч байна, нохоо амьдарч байна, одоо гадаа ялан амьдарч байна те. Дөнгөт яг юу оршиж байгаа юм ингээд амьдраагүй юм одоо оршиж тарах гэдэг те. Байшин ч юм уу те. Одоо энэ нарны хорол маань сайхан оршиж байна. Мэдгүй одоо би өвчнгөт одоо миний цогцос орших юм болоо та. Ямар dark юм яриад. Янаас нь өвчлөө. Гомбрэмэр философи. Би одоо нэг амар өвгөм өвгөрсөн. Би одоо оошоо юу та. Бараг сахал ургалаа ингэ ярьсаар итлээ. Ингээд хоёр гараа ингээд нийлүүлээ. Хавсраас сууж. Жохон тийм залуу хүн юм л даа ч одоо бас тийм. За таны тэгвэл амьдралдаа ингээд айгуугаа inspire авдаг те. Мотивац авдаг зүйл юу вэ? Inspiration уу? Тэр авдаг юм аа. Тий. Одоо ингээд хүнээс юм уу те хийж байгаа ажилласаа тэргээд inspiration авдаг зүйлүүд чинь юм наслаа ундаа. Гэтэ нэг би нэг хоёр юмд амар бат итгээд байгаа. Яг би нэг монгол хүнээс харуулханд бол яг жоохон эргэлзээд байгаа. Нэг одоо нөгөө зориггүй шиг те итгэж бол чадахгүй байгаа. Яагаад гэвэл угаасаа тийм биш юм одоо ингээд харлаа олон жил амьдрах та. Тэгээд миний итгэж байгаа юм бол яг боловсрал тэгээд хайр. Хайр ба боловсрал итгэдэг. Тэгэхээр одоо тэр хоёр осол авдаг гэх юм да. Амар бүрэн хэлж хариуллаа. Тэгээд яг одоо хингуй одоо чи надаас Bill Gates гэж хэлүүлэх гэсэн үг үү? Үгүй ер нь бэж болно шүү дээ. Role model нь яг байж болно л да. Гэтэ тэгдэг юу өнгөрчихжээ. Яг тэгдэг байсан юм бол тий.
Анх бол би Iron Man-ыг үзээд омгшдаг байлаа. Ямар гоё ах вэ те. Cool тэгснэ амар баян маяж гарчтай. Тэгэл дэгдгээс одоо бол тийм байха болцсон ба шүү дээ. Marvel-ын кино үзэх хэрэг ер нь бол cringe хийж байгаа. Яа. Marvel. Аха. Яах вэ тэгээд. Тэг Marvel ингээд үзэх болоо амар simple байгаа байхгүй. Яг анх бол жоохон байхдаа ингээл Iron Man гоё үнэхээр л нөгөө эсрэг дүрдээ бараг зодуулчих юм болоо гэж би ингээд айгаад төгшөөд үзээд байгаа байхгүй. Оо нэр Iron Man хүчүүл яана гэдэг. Одоо би Iron Man хүхгүйг мэдчихэж байгаа. Гэтэ данч Iron Man хүчсэн л тээ. 5 minutes later. Зөвлөө арай л дарагтлаад байна. Яриг маань тасалчлаа. Тасалсан ч зүг боллоо гэхгүй нэг сони нэрээс та. Хитрхээ дараг сэтгэл орчлаа. Яг Iron Man л ярьжсэн шүү дээ ч одоо. За. Тэгээд сая яг юу яриад вэ? Iron Man ярьжсэн байлаа. Inspiration гэдэг би Iron Man-ээс inspiration авчихсан болцсон гэж ярьжсэн шүү дээ. Болцсон гэдэг болсон данчтай. Аха. Өгцөж дуусна бол хүн ч ойлгомжтой байсан шүү дээ би. Ч одоо ингээд юу шүү дээ. Ингээд кино үзэнгүүт яачлаа л та. Одоо ингээд Мамог үзэх нэг өөр бах те. Поророг үзэх нэг өөр те. Marvel-ыг үзэх нэг өөр. Тэнгүүт өөр одоо нөгөө Christopher Nolan-ыг үзэх бас нэг өөр бах те. Тэнгүүт би ч бас нөгөө нэг тэр нөгөө киног нь яаж хийдгийг нөгөө мэддэг талынх нь мэрэгчлэх нь хүн болохоор мэдээд байгаа байхгүй. Тэг яг нэг үзэхтэй те ингээд уйлж муулаад яах вэ яг энийн нэр ямар гоё авцсан юм бэ гэл те бас нэг юм хальт бүтээгчнүүдээр бас хараад байгаа үзэхтэй. Бүтээгчнүүдээр бид нар бол ингээд үзэхтэй яг нэг яаж хийснээ биш нэг үйл явдлаар энэ харж үздэг штэ те. Яна өвчлээ. Тэгэл зэрэгэл үзэн гэсэн үг штэ. Энийг яаж хийчих вэ? Энэ ямар юу болчих вэ? Энэ яагаад өгч вэ гээл те. Тэгээд ямар ч бас арай өөрөөр л үздэг болт юм л. Тэгээд үзэж дуусныхаа дараа дахиад үзсэн. Тэгээд бодно тэгснэ магадгүй бичин тэрний хатгаа. Одоо ингээд нэгэд мэрэгчлэр орсон. Таны ингээд мэрэгжлийн тухай ярив. Таны ингээд мэрэгжилтэй нэг хэцүү зүйл байдгүй. Дизайн даа. Тий. Модель яг хөө. Гадны нөлөөгөөр ч юм ингээд гадны хүмүүсээс ирж байгаа. Тэгээд тиймэрхүү хэцүү зүйлүүд байвал зовлонгоо ярих юм ба тий. Тэгээд зовлонгоо яриачлахаа зовлонгоо ярья. Тий. Бид нар яаж таныг зовоож байна? Яг хөө тэгээд ингээ бүх мэрэгчлүүд л гоё юм байгаа. Бүх мэрэгчлүүд л зовлон байгаа те. Одоо ингээ асрагч бол ингээ хүний баас магадгүй цэвэрлэх зовлон байж магадгүй те. Одоо тэгсэн чинь манайд болохоор нэг амар тийм зовоод байгаа юм байхгүй. Тэгээд яг тухайн хүний скиллээс үл хамаарсан гэх юм бол одоо нөгөө юу л энэ да. Үнэлэмж л энэ да. Одоо манай орн чинь өөр амар ядуу орн шүү дээ. Ингээ дэлхийн орнуудыг жагсааваас манайх чинь одоо доотлохоо талд нь орж байгаа те. Тэгээд амар GDP нь яарцсан. Тэгснэ одоо 4 жилийн дараа дефолт зарлан марлна гэд эрдэмтэд үзчихлээ. Дөнгөд энэ оронд чинь яг юу гэдэг чинь тийм essential мэрэгчлүүд биш одоо эмч, цагдаа, юу ч үдэ, банкир ч юм уу те. Тэд нар бол ингээд үнэлэгдэж чадаад байгаа хэрнээ яг одоо бидний нөгөө дизайн чинь жоохон нэг юм дараагийн нийт байгаа даахгүй. Одоо нэг набор шиг те. Яг чи амар турж өгөх гэдэг лавшаа гэдэг цадчлаа. Дараа нь десерт идэ гэдэг шиг болж таарчаад байгаа. Манад бол. Гэтэ яг тийм биш л те. Бүтээгдэхүүний дизайн бол өөртэй. Одоо бид нэр сууж байгаа сандал мандал чинь хийж байгаа. Тэнгуут яг юм visual юмнуудтай компьютер график гэдэг чинь нэг юм байхгүйсэн ч одоо амьдрал үргэлжлэж болох гэдэг байхгүй. Тэнгуут хүмүүс тэрийг нэг үнэлэхгүй угаасаа нэг мөнгөгүй юм чинь. Тэгэл барагтай нэг баг хот догны мөнгөөр одоо баг юм хийх гэдэг юм уу яах гэдэг одоо хүүхдүүдээр. Тэр талаас нь хэцүү баг тий. Тийм гэтээ бас яг сайн олдог хүмүүс бас байгаа гэхгүй. Гэтээ тэр клиент ч бас цөөхөн шүү дээ. Тэнгуут тэгэл доор нь тунжуулдаж байгаа нөгөө нэг анх төгсөж байгаа ч юм уу те. Тэр хүмүүст олдож байгаа юм гингүүт чинь зүгээр нэг хоёр хүүхэд стартап нэснэ. Манайх брендингтэй бол юм болъё гэдэг нэг тийм л ажил олдож байгаа. Тэгээ тэр нь үнэтэй биш. Тэнгуут яг нэг юм үнэлэмжийн л одоо асуудал одоо дизайны хөвгүүд октоодыг маань одоо урмын нууцыг хугалж одоо мэрэгжлийн солиулаад байгаа юм да гэхгүй. Ахтаа нэг юм хийгээд өгөөч. Тийм ах нь гарч ирсэн. Ах нь компани ичлээ гэл тийм. Жагт компани их яасан ч амарх юм. 100 хил дээр очиод бараг 100 сая төгрөгтэй байхад тэгэл компанид олчихж байгаа. Шууд захирал CEO болох бол нэр үнэхээр амарх юм бэл. Зүгээр яг CEO байх л амар хэцүү юм бэл. Байлээ. Яриага урсаг залам зүгээр шууд урсага. Юу санаад би юм асах уу? Тавьж би юм асуунаа. За одоо ингээд нөгөө шинээр төгсөж ирж байгаа залуучууд гэдэг шүү дээ. Тэр залуучууд одоо ингээд компани гаргах гал за бидний лого эрэхтэй тий.
нэг постэр хийлээ гэхэд өөрсдөө хийж чадахгүй байлаа гэхэд тэдээс юу ингээд хийгээд өгөөч юу гэж асуухтаа яг мөнгө санал болгодгоо эсвэл тэгээ өөр нэг ихтгэлцэл таныг найрдаггүй тиймэрхүү тохиолдол гарч ирсэн. Тийм деталь нь ярих байсан юм аа. Аха. Тэгэл янз бүр шүү дээ гэхгүй ч одоо бартер байдаг зүгээр дээр нэг удаа ингэж хэлсэн. Нэг хүн би караоке нээж байгаа гинэ нэг ууж иддэг л газар юм шиг. Тэгснээ за нэг хийгээд өчг тэгээд ирээд уу гинэ. Одоо тийм юм байна тий. Тэгээд дараа нь бас өөр ингэж जैन одоо ингэж тэрийг ингээд ийм хийлгэе. Тэнгүүт манайх ингээд том болоод баяжчингуудаа одоо өстой юу гэж мартахгүй яа гэж аахгүй тий. Бараг тэд нар намайг мартахгүйсэн ч би тэдрийг мартчихж байгаа байхгүй. Тэр одоо баяжаач өгөөч үү тий. Тэгээд жахт одоо гарч байгаа стартапуудын чинь нөгөө нэг юу лээ. Амьдралынх нь дундаж мөчлөх нь 7 жил лөө. Ер нь 7 жил болоод өгөх юм шүү. Стартапууд ч дунджаар. Тэгээ бас 99 цааш юм амар их хувь нь фейлдж байгаа. Яг бол хүн болгон энтерпренeur болох потенциал өгч шүү дээ. Ер нь тууштай явна гэвэл нэлээдэн жилийн цацууж иж стартапа босон гэхээр ер нь төрдөм билээ ихгүй. Тэр чинь хийдэг хүн. Стартапын яг бүтээдэг хүн тэгээд стартапыг авч явдаг хүн гэж өөрөө байгаа байхгүй. Яг бүтээдэг хүн ч бол яг нэг тийм open minded те зүгээр сууж чаддаг уу нэг тийм креатив нэг гарна шүү дээ. Тэр бол тэрийг бодож сэтгэж санаа гаргачиж чадна. Тэнгүүт тэрийг яг ингээ ажилуулад те тайлангаа жил дөрөв өгөөд сайхан тэр нэг бичиг застайгаа зурлах ажлыг чинь нэлээд төвчээртэй нэг юм илүү залуу амир өсчдөггүй хүн хийж тараад байгаа. Тэнгүүт тэр хүн бас тустай өөр. Тийм болохоор ямар ч бизнесийг багаараа те ядаж партнертай хийдэм билээ. Тэгээ нөгөө нэг стартап хийдэг хүмүүс чи яг нөгөө нэг стартапаа босгоод тэгээ нөгөө нэг төр босож байгаа үеийнх нь нөгөө нэг амтыг мэдэрсэн. Айгу юу одоо хүнээс ингээд айгу их зүйл шаарддаг штэ. Тий. Тэр ингээд тэрийгэ зарцуулаад сурцсан. Тэрнээсээ ингээд одоо таашаал аваад сурцсан. Тэнгүүтээ ингээд нэг компани босонгуудаа тэгээд дахиад дараагийнхаа юм руу яваад байдаг. Тэнгүүтээ ард нь болохоор яг нөгөө таны хэлсэн тийм тууштай хүмүүс ч үлддэг юм шиг санагдав. Тийм ер нь компаниг найз зохион шиг шүү дээ. Одоо ингээд олон компанитай хүн бол одоо олон нөгөө одоо хаттай одоо хаана л угаалгаа шүү дээ. Яг тийм чин сэтгэлээ зориулж байгаа, гэрийнхэнтэй хэрэлдэж байгаа, нүрэн дээр ингээд батг гаргаж байгаа тий. Хөрөнгө оруулагч хайж байгаа бол одоо хүний өмнө очиод бүр ингээд нүрээ олцуулан барин юм хийж байгаа. Тэгээд яг нөгөө нэг анхны одоо тэр нэг подолкон дээр логогоо хэвлүүлээд өмсөд толин дарах амир кайфтай байдаг ахaltaа хүмүүст. Тийм тэгээд мэдгүй тууштай байж л одоо бизнес. Ер нь тэгээд бизнес чинь хэцүү шүү дээ, хэцүү байгаа. Гэтэ баг бизнес хийснээс л 8 хийсэн надад илүү амархан санагдсан шүү дээ. Яг та 8 ч амир амархан шүү дээ. Чи зүгээр хямдхан аваад үнэтэй зараал болоо. Тэн дээр ерөөсөө тийм толгой молгоо ажиллаулаад байх юм байхгүй. Тэгээ бүр тийм жижиг 8 бол татвар төлөгчөө. Одоо чи шивэрний тос тий хятадаас 5,000-аар авчирал 10,000-аар зархад шууд 5,000 төгрөг юу ч хийхгүйгээр болж байгаа. Зүгээр тэрийг яг хөргөж өгч магадгүй юм дээ. Ажиллах гэмэл. Тэгэхээр зүгээр баг мөнгө олё гэх юм бол бизнес гэж яснаас сайхан шивэрний тос зарчул зүгээр юм шиг үлээ. Тэгвэл нэг бүтээтгэв болоо нөгөөдгөө заац сурчлаа зараа. Тийм бараа. Нэмэлтээр хүргэлт өнгөө. Тийм шүү дээ. Одоо гадуур ингээл харангуут ч хүмүүс би entrepreneur гэж гараад ирж байгаа шүү дээ. Тэгэл заа чи entrepreneur юм уу тэг юу идэ гэсэн чинь би урдаас нэг тийм урагч зардаа ингэж байгаа. Тэгэл бол. Тэгтээ тэр бол entrepreneur гэдэг үгээ бол ойлгоогүй одоо хүн байж таарлаа л да. За тийм байна. Танд бусдаас нууц авьяасаа юу? Авьяасаа. Мэдгүй одоо нэг нуугаадах юм чааш одоо авьяастай бол тэрийг ер нь нууж яах юм гэхгүй айлуулах гарах хэрэгтэй юм шүү. Уу ингээд бусад хүмүүс мэддгүү заяа. Гэхдээ таны ингээд айгуу сайн хийж чаддаг зүйл. Одоо ингээд та хоол хийж чаддаг байлаа гэхэд ингээд офсынхандаа ингээд хоол хийж авчиж өгөхгүй штэ. Тэгээд тэр хүмүүс таны ингээд хоолт сайн хийдэг мэдэхгүй штэ. Тэр мэтчлээ ингээд тиймэрдүү хүнд мэдүүлмээр байгаа. Гэхдээ ингээд одоо шууд ингээд өөрөө хэлж чаддгүй тийм нууц авьяас юм уу чадвар бага мэдхгүй авьяас гэд байгаа хэд юм гаргаал гайхуулал явуулал л шүү дээ. Хитэн лайк and high. Өчигдөр би лайка тоолдоггүй шүү. Тэгээд юмнуудаа гаргацсан баа яг нууж байгаа гэх юм бол одоо мэдгүй орж ирэхгүй. Ер нь нуудаггүй юм байна. Яг шинэ яг авьяас гараал ирэнгүүт за харуулъя гээл тэ. Тэгэл одоо нэг анх ч гэсэн нэг гитар сурж яхад
өвөөмэ бисаа 3-ыг тоглолт сурангуутаа л учир зүггүй нөгөөдөө тоглол хэлсэн л тэгэхгүй. Ганцхан ихтэй. Би өвөө бисаа гортаж филдсэн шүү дээ. Чиний юм биш үү? Гитарын тоглолтод яваад өвөө бисаа горыг тоглол сурч байгаа л гитар хэвтэй хийсэн. За билээ. Тогломоорго санагдаад баг эвдсэн юм шүү. Гитар нь эвдрээгүй. Яаж үтсэн. Тэггүй тийм байхгүй ихгүй. Байхгүй. Өөр хобби чинь ер нь ажлаас гадуур хийдэг зүйлс. Тэгэл зөндөө өгөхгүй. Ямар ч нэг бичвэр байгаа. Юм биччтэй, уншчтэй. Тэгээд нэг хөгжмөнд дуртай, тэг сонсох дуртай. Тэгээд нэг тоглох гэж оролдох гэж бас үздэг. Дугуйнтэй. Компьютер тоглолттой, кино үздэг. Компьютер тоглоом нь ямар тоглоом тоглох вэ? Тэгэл бүгдийг л тоглож штеп. Dota 2 контр мотор тоглохгүй л дээ. Тийм Dota чинь баг 10 хэдэн жил тоглож байгаа юм. Dota 1-ээс эхэл Warcraft. Тийм Warcraft 3 байх чинь л би жоохон байсан. Тэгээд нөгөө нэг анх 4 билүү 5 дугаар би 5 дугаар ингэж байгаагүй юм. Үсэрсэн. Тэгэд яг нөгөө бага ингэ тогт компьютертэй болцсон. Тэгээд тэрнээс хойш компьютер хэр чинь баг 17 8 жил компьютер нүдсэн байна. Тэгээд тэр хугацаанд одоо UC хийх үү? UC-г үзэх үү? Бас интернетээр. Яа. Бүхэл юм үзсэн. Юм. Интернетээр амьдралаас урчлаа. Тийм шүү дээ. Ерөөсөө би чинь нөгөө нэг гэрээс гардаггүй гарангуут загнуулаад байдаг гэсэн. Аха. Гараал нөгөө нэг хүүхдүүд чинь хөөрхөн тоглолт шүү дээ. Нэг шороомоор бөмбөг хийгээл тийм. Өө нөгөө ханд мөргөлч. Чиний наа чи яац. Манай шиш зурцсан ингээл тийм. Тэгж тоглодоггүйсэн. Яг нэг тоглох гэж үзсэн ч даач нэг загнуулаад тийм. Тэгээ гэртээ ороод ээж бол ерөөсөө намайг хичээлээ хийх гэсэн. Нөгөө нэг typical Аз ээж байгаа тоххой тийм. Аха. Оо хичээлээ хий. Банкны захирал бол гэл тэгдэл байсан л да. Гэхдээ яг болоогүй л байна. Уучлаарай ээжээ. Тэгээд одоо тэгээ гэрте байгаа юм чинь тэгэл компьютер. Тэгээ нөгөө компьютер дээр суухаар чинь нэг амар юм бүтээмжтэй харагддаг юм байл шүү дээ. Амар шал хэрэггүй мэжсэн ч гэсэн нэг юм хүүхэд нэг амар юм сураад байгаа юм шигтэй. Тэгэл ээж амар тэрнээс таашаалаа болоо. Хаста манай хүүхэд бараг хакер боллоо ухааны бодвол тэгэл. Байсан юм шиг байна. Тэгэл хүүхэд нас бол компьютертэй л өнгөрсөн дөө. Арина. Тоглосон бүгдийн тоглосон. Арина хаагдах үед да. Ямар мэдчихсэн бэ? Яаж вэ? Тэгэл тоглоомоос үлдсэн шүү дээ. Dota 2 руу орсон уу? Үгүй юу. Тэгэл өөр тоглоомод байгаа шүү дээ. Одоо нөгөө сүүлийн үед бол дандаа нөгөө инди геймд дуртай болчиход байгаа. Яг нэг юм зохиолтой. Ер нь бол яг тоглоом гэдэг чинь яг нөгөө кино гэдэгтэй ижилхэн яг нэг юм experience байгаа шүү дээ. Тэрийг ингэж хүргэж байгаа medium одоо платформ юу гэх юм гэдэггүй нэг зам тий. Одоо ингээд юм уншиж байгаа бол зөвхөн тэрийг харж уншина. 1 метрхүү ажиллаж байгаа. Кино бол сонсож байгаа, үзэж байгаа хоёр юм ажиллаж байгаа. Тоглоом болохоор бүр бэст байгаа тоххой. 3 юм ба. Сонсно, харна тэгтээ өөрөө интеракт юм. Одоо тэр баатар нь хүч мөхсөн чи өөрөө нэг үхээд байгаа юм шигтэй. Тэр баатарын амьдралыг өөрөө шийдээд байгаа байхгүй би. Тэнгүүд тэн дээр яг ингээд хэрэгтэй мессеж ингээд сайхан зоогоод өгчих юм бол тэр бүр ингээд ямар ч ном уншсан, ямар ч кино үзснээс илүү ингээд хүнд юм болж үлдэх одоо боломжтой юм гэх юм. Тэгэхээр яг зөв юм олоод тоглолцсон хүмүүс бол их зөв хүмүүс юм шиг үлээ. Тий. Тэгээд жоохон алаа ятамтай тоглолцвол тэгэл бас араач алахгүй л ахaltaй хүн хуйл мөл. Алаа ятамтай тоглолт гэсэн. Тэгэл чта дээр чинь тий сайхан хуулийг яаж гуйл болгож байгааг одоо үзлээ штэ. Чта сайн чуулгааллаа. Гэсэн чинь амьдрал тийм биш юм билээ. Чта дээр чи ерөөсө гэрлэнт хөвж мэддэгс зүгээр ингээ яваад байдагс. Гэсэн чинь их удаа байт юм билээ бодит амьдрал дээр машин гэдэг чинь зогсоол. Чта дээр тий зүгээр ингээд амьдралаас тасардаг лээ. Яг ингээд ер нь баг тийм юм шүү. Хүмүүс яг гудамжинд хийж чадахгүй юм чата дээр гаргаж хийдэг гэсэн юм шүү. Ер нь шууд тайчихгүй л баруунаас. Өөр юм яриа. Нэг код мод биш шүү. Тийм шүү. Хак баг. За өөр юм яриа. Так баг. Энэ нэг бас чатаа мэдхгүй бас тий. Хүн сонсч ивэл одоо өдөж байгаа л үдээ гэхгүй. Зүгээр те. Хүн болгон өөр шүү. Хүн болгоны үдэл бодлогын хүндэтгэх хэрэгтэй. Тэгээд тоглоом бол их гоё. Өөдөө бороотой манай юу хийсэн шүү дээ. Их сурвалт багт нэг багш нар хүртэл тэгдэгсэн шүү дээ. Тоглоом тоглоё. Тэгээд нөгөө нэг яаж байгаа юм гэсэн чинь тэр цэс манай охтуудыг амар тоглоё гэдэг байсан. Яг бол нөгөө компьютер графикаар нөгөө сурж байгаа охтууд чинь нөгөө нэг маус кийбордн дээр нөгөө гар нь ягаагүй тасаагүй. Нэг юм уучраа зүгээ олоогүй. Тэгээд нэг тоглоод ангууд ядаж нөгөөтхөнтэйг нэг уучраа олно л гэж бодсон юм шиг байна. Эмэгтэйчүүдийн график дизайнераар сурахаар нөгөө нэг монголчуудын нэг
явцгүй үзлээдэн штэ. Эмхтэн хүн гэж компьютер шоурэвлайдер гээд тэр өнгөрсөн бахав. Тэгэж боддог хүмүүс нар өгөхөд дууссан бахав. Годорт байгаа л тэгвэл өгөхөөсэй. Яа. Гэхдээ дизайн чинь амар юу байхгүй том салбар. Одоо чинь шүтээс дээр гэхэд яадаг вэ гэхээр ингээд дизайн гэж нэгдүгээр курст нь бөөнөр наваад хоёрдугаар курст нь ингээд сонгуулдаг байхгүй. Дүнгээр нь яаж байгаа ч ихсэж байгаа. За компьютер график руу орё. Хувцсны дизайн, интерьер дизайн, бүтээгдэхүүний дизайн. Тэгээд ингээд салтны хідэн тэшээ. Тэгээд ер нь бол компьютер график дээр ялцчих эмхтэйчүүд ховрлоод л та яад үл тэр чинь бас амар гонигтай ажил байгаа таахгүй. Зүгээр нэг компьютер нь гацаал тэрийг хүлээгээл нэг ширээн дээр нурууныхын доотл нь өвдөвлтэй. Тэгэл нэг өдөржингөө нэг цэг мэг хөдөлгөөл тэр чинь яг нэг эмхтэй хүнд жоохон кайфгүй юм шиг үлээхгүй. Тэгээ ер нь болчтой шүү дээ яг эмхтэйчүүд. Мөр зэрэгцэл ингээл сураал за өстой дизайнер болно гэж явж байсан эмхтэйчүүд одоо бүр шал өөр юм явж Remax идэрч явж байгаа шүү дээ. Яг яагаад уу? Яг яагаад гэж боддгоо? Мэдхгүй ихгүй. Нэг байгалийнх нь юу нь өөр байгаа юм уу? Яг би яг нэг дизайн бол амар гоё мэрэгжил. Гэтэ яг одоо нэг юм одоо Marvel Leader дээр одоо Doctor Strange-ийн гарнаас нь энерги гарч ирдэг мангасыг алаад байгаа шүү дээ. Тэрийг хийж байгаа хүн нь яг хоёулаа ярьж байгаа юм байна. Тэд нар юу хийж байгаа вэ гэхээр өдөржингөө нэг юм мангас шиг юм ярьсны хүрчлээг ин зураал тээ. Тэрийг 3D болгоол тэгэл нөгөөдхөө нэг хийж үзэл хөдөлгөөл. Ер нь бол яг одоо тэр бол нэг баг нэг юм юу шиг нэг загсны толгой тасалдаг ажил шиг баг болж таарад байгаа. Ер нь бол нэг юм баатарлаг биш ер нь. Яг тэр нэг киногоо ингээл гараалтай театраар гараал хүмүүс үзэнгүүттэй яг гоёлоод л байх л та. Гэтэ тэр чинь зүгээр л одоо хичнээн мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Ямар би ганцаар хийцэн гэдэг өөр чинь бахархалтай биш. Тэгэхээр яг тийм баатарлаг ажил биш. Одоо нөгөө гав явахгүй шиг те apprentice гэж улаан цангаага зүгэл хүмүүс халж малал те. Тэр бол амар баатарлаг ажил байгаа зү. Тийм нөгөө cool биш болохоор тэгээд магадгүй нэг тийм одоо хүмүүс нь үлддэм болоо, тунж үлддэм болоо. Тийм юм хүмүүс нь. Мэдхгүй би бол мэдхгүй наа. Тийм ажиллаж байгаа хүмүүсээс нь асуух байхгүй дөө. Ярьж ясна хамгийн сүлд. Ажиллаж байгаа хүмүүсээс нь асуух. Тэний баг насны гори. Юу хоёул 4 жил өмнө миний баг насыг ирлээ шүү дээ. Үгүй бэж. Хаа сурсан аль нутгийн өвгнөө яриг байгаа. За нутагаас ирэхгүй шүү. Ярина. Нутагаас ирэхгүй. Та өмнөх подкастууд дээр асуугаал шүү. За би Ли авахтай. Ли. Би Ли авахтай хүн. Лио охтой хүн. Тийм. За. Тэгээд Мао Цзэдун бол манай дээдлийн үе юм бэл. Мэдгүй шүү дээ. За өөрөө нэрээхгүй би судлаачсан. За уучлаарай монголчууд би хятад биш шүү. Монгол зүстэй шүү. Гараа зодуулчих байна. За тэгвэл одоо Тайван хятад хоёрын тухай ярив. Ямар байр сууритай байгаарэ. За хятад Тайван би шууд хариулж энтерстэй тэр. Бат нэг жоохон бодлогошроотой яа. Нэр яасан юм ба. Юу боллоо? Тэ болох гээд нэг үе дэлхийн урдаатай яа. Тэгэл болох л илүү дэх. Гэтэ араа өөрөөр болох аа. Ер нь болоод байгаа юм шүү. Тань чи. Эдийн засгаараа. Тийм. Одоо заавал нэг одоо халуун зэвсгэртэй. Буудаал цусын савируулаад ядаг дайны стил чи өөрчлөгдсөн юм шүү. Тэгэд одоо зүгээр ингэж жижигхэн төвшөнд ингэ бодоод үзсэн ч гэсэн тий. Одоо дээр үт чинь хүүхдүүдийг ингээл цохол хамрын хуглал ингээл хид дэвсэл өмдийн нураал явуулдаг байлаа шүү дээ. Дэрлэгч байгаа бол. Одоо яаж дэрлэгдэг болцсон юм? Сошиал дэрчээдэг болцсон ба шүү дээ. Тийм. Тэгэл одоо охтуудыг бол нэг юм шалтан балтан зураг моргийг авчдаг мэт мэдхгүй тэгэл одоо дээрлэхтийн стил өөрчлөгдсөн байгаа зү тий. Тийм ээ. Хамрын хуглах биш ингээд бүр ингээд сүнсийг хугалж ш тэр үнийг. Годомжоор одоо явах аргагүй бол тэгэл одоо ямар санд байшин дээр сүсрэхвтэй. Тэр шиг яг дайм бас одоо тийм болцсон гэж бодох юм бол ер нь бол одоо дайм болоо л байгаа. 50 байхгүй шүү дээ. Тийм. Одоо би 50 байсан бол даймгүй байх гэж бодгосон ч би бол одоо дайм болж байна гэж бодож байна. Нилэн дээрээс хойш. Хизээ нэгс. Мэдхгүй. Мэдээ орсон цагаас хойш. Мэдхгүй. Хүйтэн даймын бол би дуусаагүй гэж бодож байна өө тэр. Тэгвэл тэгэхээр чи хоёр багцсан шүү дээ нэг улаан цэн хэрэг л тийм. Яг коммунист одоо тэр нэг юм одоо блокинг орнууд байна те сайхан. Тэгэнгүүт нөгөө талд нь тэр одоо нөгөө ардчил одоо нөгөө капиталист орнууд байна те. Тэгэл нөгөө тухайн үед нэг Оросууд ялагдсан юм шиг ингээл болол өнгөрцөн ч гэсэн одоо ч гэсэн үргэлжлээл шүү дээ. Хятадд Оросууд адилхан ингээл те шал өөр стилээр амьдрал, барууныхын шал өөр стилээр амьдрал.
Тэгэл бид нар дунд нэг сонь орхитос шиг те нэг юм. Нэг ийш явчих гал нэг юм зүгээр хараа суужаад ихтэй. Өө яана гэл. Айлгаан талд орно. Ч мөлсөв. Хав бараа бүтгэн тасч марцаа. Харин тэгэл. Ковид үед өндөхгүй өндөхгүй болж болоод. Нөгөө далайд гарцгүй орны л зовлон юм даа. Аа. Тэгээ нөгөө далайн тээвэрч ядж яхад нөгөө нэг газрын тээврээс баг 30 дахин хямдхан. Аха. Тэгээд одоо ингээд харьцуулаа харах юм бол далайд гарцтай орнууд амар хөгжсөн баа шүү дээ. Тийм. Тэгээ одоо нөгөө Сингапур энэ дээ одоо чинь тэр л яг нөгөө нэг тавилттай орно л доо. Цаанаас нь хөгжүүлж өгсөн. Гэтэл тэр чинь далайд гарцтай тэгээд хаашаач өссөн худалдаага хий чинь те. Аа дөнгүүтээ нэг үлрэлтэй ач гэх шиг те. Зүгээр бананы дөнгүүтээ картон цас шиг юм дотор амьдрал те. Бодолтойгоо явж байхдаа амьдр чинь. Аа тэгсэн чинь бид нэр одоо ингээд яах юм 10 сард хүрдэг авах хэвээр. Өвлөн махаад их хэвээр. Аа. Гээл эхэлж байгаа байхгүй. Дөнгүүтэйгэл бид нар одоо нөгөө нөгөө өвөг эцэг юм тий нөгөө нэг бурхан харамлаад байдаг нөгөө газар биш үү? Одоо энэ дээрээ нөгөө байгаагийнхаа юмыг одоо хүртэл байж байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ яг бас хөрхэн баялаг маягтай нэг ашиглахгүй л болохоос шүү. Аа. Энэ дөрөв үлрэлтэй тий яг өвөлтөө хувцас авах хэрэгтэй, зундаа хувцас авах хэрэгтэй, хавар намар заах хамтд нь хувцас авчихна гээд үздэг. Айгуу зардал өндөртэй. Тийм зардалтайч, юутайч тий. Тэгээ бас нэг амар нэг сүүлийн үед ажиглаад байгаа юм нэг улирал солигдсон шүү дээ. Аха. Дөнгөт ингээд бүтээмж буураад байгаа. Яг ингээд өвөл зузаалал яадаг чи мэдгүй ингээд нэг ингээд голдролтой орцсон байсан чинь дулаараа л хэлсэн чинь ингээд нэг сар талав золттой хямарч байгаа байхгүй. Таглаа онж мунаа. Хаврын хавсрахтай. Оостой хаврын стресс ядаргаа гэл. Тэгээ бас нэг юм өргүү одоо зардал гараад байна л таахгүй. Би ядарснаас болоод улирал хооронд. За. Тий, сайн ирчлээ. Ер нь хэцүү юм эрс. Монгол амьдрах хэцүү. Гэтэ бас нөгөө нэг даваа талын чинь бас хөрх IQ хөгжүүлээд байгаа шүү дээ. Энд амьдрсны хачаар. Яагад бол одоо юу гэдэг чинь ингээд асуудал байна шүү дээ, тий. Асуудал байнгут одоо тэрийг шийдэхгүй бол үхнээд асуудал юм. Тэгмээ тэрийг бид нар шийдэд амьдраад ирсэн одоо. Дасан зохицоод тийм олон юмыг ингээд шийдэд дасан зохицоод ард нь гарцсан байх гэр чинь бас нэг юм туршлагатай тэ нөгөө нэг муу санаатай гэдэг шиг юм болоод тэ нөгөө IQ нь хөгжөөд ухаантай болчихж байгаа. Түнгэт яг ингээ Африкттэй бурж гарстай ингээ сайхан одоо бүх юм нь бэлэнтэй онгон зэрлэг байгаль дээр байгаа дардаггүй улсууд бол тэгэл юм бодох шаардлагагүй тэгэл IQ бага. Одоо энийг бол би хэлийг эрдэмтэд хэлж байгаа. Одоо Google-ээс харуул байж байгаа. Халуун дээрээ сайхан байж байна гэл. Тийм. Өсөөд хүчгүй бол бас нь жаахан гэл юм. Тийм. Болно да. Тийм гэтээ яг бид нар бас нэг жоохон буруу дасан зохицоод байна. Яг дасан зохицохгүй юм дээр бас дасан зохицоод байна. Яг тэрнийх нь гай гараад байна. Одоо ингээл бензиний үн, долларын үн гэл анх нэг хүмүүс амар нэг цочор хүлээж авдаг гэсэн шүү дээ. Оо shit яаж ийна 100 төгрөгөөр өсчлөө гэл. Одоо тэгсэн чинь 300-аар өсчлөө, хідээр өсчлөө гэсэн чинь хинч тоохгүй шүү дээ. Одоо бүгдээрээ нөгөө дасан зохицсон. Харин тий. Нэг зовж байгаа юмдаа дасан зохицоод нөгөө нүүдэн бүр амар энгийн үзэгдэл болчихдаг. Яг нэг ууртай пост бол бичих бах те. За алнаа мó хин мэнгэл те нөгөө улс төрчтэй сайхан машин нэгэл. Тэгэл дасан зохицож байгаа. Монголд угаасаа яг нөгөө нэг хүмүүс нь яад иргэдэгээ дасан зохицуулсараас орцсон. Шийдлийн нөхөхгүй зоогоод нөгөө инх батгүй тэгээд идэв штэ нөгөө дангаас өрнгийн инх батгүй чи за хаста Монгол identity байхгүй байна гээл. Тэгээд тэр нь баг энэ хотоо гэхгүй. Орчин үеийн гэхээр бол. Гэтэ яг хөө тийм амир энгийн хэмжиж байгаа хөө тэр зүгээр энгийн болгоод хэлчихэ. Ингээд нөгөө хүмүүс хэлтгэлтэй ингээд нэг өдөрт ингээд нөгөө бодох юм хитрхи их байдаг Монгол ингээд гарна цаг агаар гинт ингээд хувьсаад өгчлөлтөө замын төгжрэл ажилдаа явах хэрэгтэй. Тэгээд ажилдаа явахын тулд ингээд амар олон юм бодоод байгаа байхгүй. Цаг агаараас л хувцас одон тэнгүүдээ замын төгжрэл эдгээр нь ингээд ажиллаа их одоо ингээд хүчин чармаалт нь нөлөөлдөг болоо. Нөлөөлөл үр дүнтэй. Одоо тэгээд мэдхгүй одоо тэр хүнээсээ л шалтгаалх байх таг. Одоо хоёулаа нөгөө буцаад нөгөө яриагаа ухраах юм бол нөгөө зовлон ирсэн шүү дээ. Аха. Зүгээр эндээ ингээд зовхоо болчих юм бол зүгээр хөө гэхгүй тий. Аа. Одоо яах вэ нэгэн талын төрц юм чинь тий. Одоо яах вэ бидний байгалийн юм чинь ингээд тэнтэйг ингээд сайхан эвлэрээд нэг амар юм уйлж унчхаа болчих юм бол тэгээд гараас нэм гаргал бах та гэхгүй. Тэрнээс яг Монгол дөнгөж ирсэн хүнд бол хэцүү л бах тий. Ингээд хүүе амьдрал чинь юм байт юм уу гэл тий. Энэ одоо юу вэ? Та энэ даалгад 4 жил ажилласан гэсэн тий.
Шууд ажил мэргэжил. За. Харилцаа. За 400-д ажиллахдаа энэ ингээд хамт ажиллаж байгаа хүмүүсийн гарч орж байсан бах тий. Зөндөө хүн гаргаж орууллаа гэхгүй. Тэгэл би ингээд байж л дээ нэг ээж мод шиг тий нэг хүмүүс нэг орж ирэлжиг үрээдэлгээл зарим нь уурлаа л тэгэл тий. Тэгтэн тэгэл би ингээд хараал сууж байдаг чинь нэг овоо шиг уулын овоо шиг. Одоо энэ хүн яах вэ? Харин тэгтээ би бас ч гэж гайгүй. Энд бүр 17 жил ажилласан хүн байна. Тий одоо 3 захирлын нүр үтсэн хүн байна. Хин мэдгүй тэгэхэд дараа талцахгүй дөөхгүй. За. Нэг ягаад асуугаа? Гэхдээ би зүгээр ингээд асуулт нь дуусаагүйсэн үү? Дуусаагүйсэн юм. Хөөрэ за. Ингээд тэгээ хамтаж ажиллаж байгаад энэ яг ингээд ямар хугацаантай хүн танд таалагдчихсэн. Тий. Одоо ингээд та одоо ингээд хүмүүстэй ингээд зохицож ажилладаг ингээд байлаа гэж бодсон шүү дээ. Ямар хүн ингээд зан чанартай хүн ингээд зохицож ажиллахад ингээд амар тий. Ингээд хамт заалав хийя гэд. Vibe. Тийм. Тэгээ анх залуу байхад амар хэцүү байсан. Би ч өөрөө нэг хамтарч ажиллах бас нэг тийм амар хүн биш байхгүй. Тэгэл дээр үт чинь ингээл хэрэлдээл тэгэл хэрэлдсэн чинь нөгөө хүн ажилласаа гарцсан чинь нөгөө захирлаа загнаал те. Яг нь энд биш л те. Чамаас бол энэ хүн гарчлаа гэл те. Тийм үе байсан. Тэгээ сүүл рүүгээ одоо нөгөө нас явахын хэрээр хүн болгон өөр гэдгийг ойлгосон те. Тэгээ тэрний дараа хүн өөрчлөгддгүү гэдгийг бас ойлголоо. Яг өөрчлөгдөх гэж зүгээр хүн үздэг болохоос өөрчлөгддгүү юм шиг байлээ. Өөрчлөгдөн гэж хэлээд өөрчлөгдөхгүй гэж ухаарах юм бүү мэдтэй. Ямар ч байсан. Одоогийн ухаарлаар бол угаасаа хүн болгон өөр угаасаа тийм л юм л. Тэгэхээр яг нэг юм юу байгаа тоххой. Одоо 9 сарын 1-нд чи ингээд хичээлдээ явах гэсэн чи ээж чинь чамд нэг юм ягаан өнгөтэй пүүз ингээд аваад өгчлээ гэж бодлоо одоо чи. За. Өмсөл явна үстэй тэр. Өмсгөл ах та. Хөл нүцгэн явах юм эсвэл. Өмснөөс. Тэг яг тэр шиг байгаа тоххой. Энэ хүнтэй ажил гэл нөгөө хүн ороод ирчихэнгүү чинь тэгэл ямар нэгэн байдлаар одоо хилэм олцгол болж таарч байгаа юм л та. Тэгэл 9 шүдийн хүмүүстэй яриад хар тэгээд сүултээ ингээд хит хувирдаг болчтой юм шиг болж байна. Хит масктай. За хөгжилтэй модоо гаргаж ирээ гэл те. За одоо жоохон мухааштай модоо асаа гэл. Хүнээс намарлаа. Тийм. Тэгэхээр яг нэг тийм гоё мой гэсэн юм бол байхгүй. Тэгээ яг бас нэг ажил гэдэг чинь нөгөө ажил дээр одоо баг гэрээсээ их цагийг өнгөрөөдөг болсод бол хүнийх нь vibe амар чухал те. Ингээл нэг харахаар л нэг уур хүрээд идэг хүнтэй бас тийм удаан цаг боловс хэцүү шүү дээ. Бас тийм шүү. Тэгэхээр нэг харахад сайхан царайв шүү. Нэг тийм юм хүн байвал гоёлох та гэх. За сонио асуулт асуудаг хүн байна. Баярлалаа. Яа таны медиумаас одоо медиумаас л буцаад арай тий. Амар дэлхийн ингэ өсч яваад тий. Түс. Тарих бүр хөөчөж шít бүр сүлрэг. Одоо юу асаах гээд байна вэ? Бэлдэж тий. Улаан балаа. Нөө нэг медиум уншиж хаад депрессийн талаар ярьсан байсан. Та депресс гэсэн үү? Мэдгүй би зүгээр тэгсэн гэж бодсон шít. Өөрөө гэтэ яг хөө тэрийг нэг оншилдог хүмүүс нь мэрэгчлийн хүмүүс нь л оншлно л. Одоо нөгөө монгол хүн чинь бөөрөө өвдөхийг мэдээд байдаг шүү дээ. Эмч мэмчэд үзүүлэхгүйгээр те. За стаг бөөр өвдчихлөө гэл нэг доогоор нэг хатгачингуудтай. Тэгээ тэр нь ингээ бөөр биш байх тохиолдол маш их байдаг. Тэгээ тэрийг хэн оншилт юм бэ гэхээр эмч нь мэрэгчлийн хүн оншилдог. Тэгээ тэр депресс ч гэсэн яг тэр нэг юм мэрэгчлийн хүмүүс нь нэлээд ихэд хоног яриад асуулт асуугаад ажиглаад өөрөө бас нэг ихэд хоног бодоод те. Дүгнж мөгнж за энэ яг депрессдсэн байна. Гэт оншилт юм бэл. Тэрнээс яг одоо үед болохоор хүмүүс зүгээр ингээд нэг жоохон нэг 2 хоног нэг жоохон эморсноо тэгээ за би депрессч гээл те. Шууд профайл пикчерээ солиол те. Харамаар болгож молгоол. Зарим нь фэйсбүүкээ хааж магаал тэгэл. Facebook жоохон кринж. Амар л литэн шүү дээ. Тийм би одоо л хаацсан байгаа. 2 сар бол Facebook ашигласангүй. Вау. Гоё юм. Тэгээ би мэдхгүй депресс юу юм мэдхгүй. Гэтэ ямар ч байсан яг жил бол яг ингэж эморж байсан. Ер нь давн туулсан. Одоо давн туулсан юм уу даа гэхгүй мэдхгүй. Яг нөгөө депрессны чинь ялгаан тэр байхгүй. Одоо депрессдсэн хүн одоо баярлахчгүй ингээд яахгүй уурлахчгүй яг ингээд 0 дээр ирчих жоохгүй нөгөө түрүүний гэгэрл гэдэг шиг те. Яг ингээд ямар ч юм нас юм кап авах болчдөг. Одоо ингээд хүн инээдтэй мэрэд тахт инехгүй те.
гоё кино гараад тахт нэг гоё санагдахгүй. Тэнгүүт бас нэх амар юм ингээл хэцүү санагдал дотор нь бачимдаал тэгээд байхгүй. Зүгээр л нэг гүлээчдэг гэх юм уу ингээд мэдрэмжгүй. Ер нь яг яах гэдэг юм те. Ингээл депресс явж байгаа л ингээл амар болчтой шүү дээ. Тэнгүүт яг ингээд гуниглж чадаад ингээд уйлаад уурлаад байна гэдэг чинь өөрөө депресс биш байгаа байхгүй. Яг л тэр хүн юм мэдрээд байгаа байхгүй. Ууралж байгаа гэдэг чинь зүгээр депресс биш зүгээр уур байсан ч юм билүү те. Бохимдол байсан ч юм дөө хэмэд. Зүгээр нөгөө нэг мэдрэмжээ гаргахгүй ингээд тэгэд нөгөө нэг мэдрэмжээ үүсгээд тэрийгэ депресс гээд баг нөгөө нэг үзэл бодол гэдэг шиг те. Одоо ч ингээл юм л бол үзэл бодол гэж байгаа шүү дээ. Тэгээ бас нэг философи гэдэг нэг гайтай үг байна те. Манайхны бүр нэг шал арчсан. Зүгээр нэг юм ярьжсэн ойн бол миний философи байлаа гэл те. Тэгэл нэг байгууллага ч гэсэн зүгээр нэг сони мэлсэн ойн бол бидний философи гэл те. Тэгэл нэг хүн баг ингээл ууралсан аа. Миний философи бол юм байт ингээл. Тэрэн шиг яг над депресс гэдэг чинь бас нэг тийм хүний амруу алгаддаг үг болсон юм шиг л. Тэгэхээр яг тухайн үед бол их одоо би юу ч мэдэрсэн мэдгүй нэг тийм бичсэн. Одоо л яг энэ талаар тэгэж амар ярихаас бол жоохон айж байна гэхгүй. Айзнаа. Тийм би бол яг психологоор PhD авчаад ер нь бол яг над талаар чи ярих гэж бодож байгаа. Баавартай ярих гэж бодож байгаа. Баавартай ярих тий. Одоо бол би бол жоохон айж байна. За. Одоо үзэл бодол юм уу да. PhD авах нь хүлээж эй. Тийм тэрийг битээ машаарай. Тийм амар өөртөө итгэлгүйтэй юм. Да зүгээртэй. Нөө та ер нь хүн ментор хийж ирсэн үү? Коучинг ментор тийм мэдгүй яг альбасаар зарлаа л те. За ингээд чи одоо миний менти боллоо те. Би ч нэг ментор гэл нэг шифу нэг пок гэдэг шүү дээ нэг уулын орой дээр гарсан аа. Тэгэл по уйлал яг тэгж амар зарлж марлж бол тийм бол тийм одоо харилцаа үүсгээгүй. Гэтэ яг тэгж зарлахгүйгээр нэг тийм харилцаа үүссэн байхаа гэхгүй. Нилээд үүссэн баг. Нилээд үүссэн баг тий. Шинээр нь ер нь одоо ажиллаж байгаа шав. Шав гэдэг нь болохоор зүгээр ингээд хамт нэг ажил хийж байгаад надаас юм сурсан хүмүүсийг хэлж байгаа шүү. Тийм тэгээд сайн явж илээ гэхгүй. Зарим нь компани мампантай болцсон, зарим нь дарга марга болцсон. Одоо баг маг өдөртэй явж байна. Сайхан билээ гэхгүй. Өөр их сайн ментор шүү дээ. Гэтэ нөгөө юу бодохгүй би яг ингээд инфлюенсер биш ингээд educator болмоор байхгүй. Яг ингээд болохын тулд чинь бас нөгөө нэг юугаа хийх хэрэгтэй л одоо чи бакалаврын одоо нөхдүүдэд юм заах ч бол өөрөө мастер байх хэрэгтэй тийм. Тэгээ мастеруудад юм заах гэдэг юм бол чи өөрөө нөгөө доктор болсон байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яалтч тэрийг авч ээж яг заах гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол авъя гэж бодож байгаа одоо миний төлөвлөгөөнд бол байна. Тэгээд яг ингээд 30 40 мөч хүрэхтэй нэг юм хүнд яг ингээд сертификаттайгаар тийм сайхан одоо хамгаалуулаад одоо академийн одоо дегритэй болцсон хүнийг ингээд онгоо ярьсан чинь ингээд хүн одоо сериусны хүлээж авах байлгүй дээ те. Яг тэгээ тэр үедээ л одоо албан ёсоор л educate гэж бодоод байгаа ш. Тэгэл тэр болтол одоо хийж байгаа юм зөвхөн буян юм одоо. Буян шүү. Та нэг жилийн дараа өөрийгөө хаана байна гэж төсөөлөв. Эндээ авах уу? Ажиллаад иж нөө. Би ажилтай хүн би үнэнч хүн. Бас за яах. Энэ талаар ярихгүй ч л байхгүй. За. Мэдхгүй одоо жилийн дараа хаана гэдэг ч үгс үг. Мэдхгүй байх үгүй. Жилийн дараа тэгсэн байна. Одоо тийм гол асууж байна. Тий. Ерөөдөө тэггүй арай хөвгшөрцөн нэг жоохон сахалаараа жоохон ургацсан магадгүй нэг хэдэн килограмм таргалцсан л одоо байж авах та гэхгүй. Тэрнээс нөгөө карьер марьерийн хувьд бол ингээ ярих гэр болохгүй байна. Яг би нөгөө хин шиг бол ярьж болж байна. Мэдрэ шиг те. Би тим хэл сурцсан, тим сертификат. Гэтэ яг тэрийг тэгээд нэг гайхуулаад хам цаашaanтэй одоо хил мэлчин зүгээр л түүл шүү дээ гэхгүй. Олж байгаа мөнгө зөв ч гэсэн зүгээр л хэрэглээ шүү дээ. Тэгэхээр тэгвэл ингээд ингээд сонирхолтой авах юм байна. Тэгээдэх үү. Энэ яг нөгөө нэг юуны асуултууд яваад байна. Энэ нөгөө нэг юм лээ. Бизнес яасан гэдэг нэг нэвтрүүлгүүдийн асуулт яваад байна л та гэхгүй. За ачлаа. Тиймэрхүү нэвтрүүлэг үздэг байгаа. Зүгээр. Таны ажлын шүүгэнд юу байгаа вэ? Ажлын шүүгэндээ. Тэ. Локер дотор юу байгаа вэ? Төрөөнийх юм асуучих юм уу? Ажлын шүүгэнд миний шүхэр байгаа. Миний шүдний сойз байгаа. Тэгээд нэг эвдэрсэн нэг кийборд шиг юм байна. Тэгэл болоо. За. Тэгээд нэг лаа байгаа. Асаадаггүй. Ягаад лаа хийхээр нөгөө үнэр нь байхгүй болт юм байлээ. Йоо. Нэг үнэртэй ч л дээ. Нөгөө нэг хүмүүс ч нэг машины үнэртүүлэгч локертой гэдэг дээ шүү дээ.
Яг тэр бол бас жоохон бүдүүлгэл үнэрттэй юм билээ. Эсвэл машинд яваад байгаа юм шигтэй лок руу нээсэн чинь шүү. Тийм. Машин үнэртэй шүү. Тэгээд лаа хийчихэнгүүт чи ингээ асаахгүйсэн ч гэсэн яг лааны үнэр нь ингээ байгаад идэв юм бэл. Зөв. Тэгээд тэн дотор нэг одоо хувцас хит тонуулчихаар нэг л алхаж байгаа лаа болж хурдаг. Тийм байна. Дээрээс нь асаач байгаа те. Цаахан асуулт байна гэхгүй. За. Багич ер нь хамгийн таалагддаг хүн юм бэ? Багийн таалагддаг хүн ээ. Тийм. Наадхан ч хариулахгүй ихгүй юм ч дээ. Хашин асуулт байна. Үгүй хариулаач. Би хариулсан ч гэсэн энэ багийнхны энэ сонсож байгаа хүмүүс ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хингуай гэх юм одоо тий. Одоо хингуай одоо таалагддаг гэдэг чинь бас ямар муухайгүй тий. Яг юу гэж асуугаад яг энэ яг юу гэж хэлүүлэх гэж асуусан асуулт байх. Яг нь зан чанарын үед таалагддаг. Бүгдээрээ таалагддаг. Тий, бүгдээрээ таалагддаг. Бүгдээрээ таалагддаг. Тэрэ дуртай ном юу вэ? Ямар ном уншдаг вэ? Ер нь ямар төрлийн, ямар жанрын уншдаг вэ? Анх бол Монголын ноц товч уншчихлаа. Миний Арамжлалтай юу? Тий, номын амтанд оруулсан ном бол одоо Монголын ноц товчоо болон Эрдэнэ сан Субааш гэдэг нэг үлгэртэй нэг ном байдаг ус. Тэгэл нөгөө нэг муу жам уух чинь тий зал нөгөө нэг мөчлүүлэх биш ээ юу лээ нуруугаа хуглуулаа л тий. Тэгээд яг тухайн үед амар капт байсан байхгүй яг Монголын ноц товчоо угаасаа өөр ном байгаагүй тэгээд тэрийг яг ингээ уншаа байжсэн чинь нөгөө нэг Чингис хаан гэдэг кино гарчтай нэг олон ихтэй. Аха. Өөр Монголын хуа хүнье гэл тэгэл тэр гараал тэгэл яг нэг уншиж байсан юм чинь гараад байгаа байхгүй. Нөгөө хэнийг харваал алдсан чи аста яг алах гэдээсэн гэл. Тэгээд баг нөгөөт нь уншингаа үзэж мүзэл амар таашаалтай байсан. Тэгээд нууц товчоо дуусаад дараа нь нэг бах үлгэрийн ном уншаал тэгэл дараа нь нөгөө хүмүүсийн self help ном уншаал тэ. Яаж амжилтанд хүрэх өглөөний хүмүүн тэ нөгөө бүсгүй мөнөөрөө байгаа. Яг бид тэрийг уншаагүй гэхгүй. Тэгэл нэг тиймэрхүү юм уншиж байгаа л тэгээ уншсан чинь нөгөө сэдвүүд нь давтагдаал тэ. Аха. Юутай бай нэг зарчимтай бай, барчимтай бай гэл тэ. Тэгэл явж ясна уран зохиол бол уран зохиол аимшигын зохиол уншаал. Тэгснээс сүүлдээ юу болол нөгөө non fiction. Гэтэ тийм нөгөө өөрийгөө хөгжүүлдэг биш. Зөв нэг тийм 9 шүтийн болж уншдаг болсон доо. Классикууд тий. Хамгийн дуртай ном тэгэхээр Монголын ус төвч. Үгүй юу гэж байна. За юу н оршил нэсэн. За хамгийн дуртай ном тэгвэл ном бол юугаа Хунтаач гэдэг нэг ном ба Принц гэдэг. Николо Макиавелли гэдэг нэг Италийн одоо дипломат ч гэх юм уу одоо. Манайхаар бол одоо нэг цүнх баригч бөкс ухагч нэг хүн байсан. За. Тэр хүн яасан бэ гэхээр одоо бүр нэг дундад зууны үед чинь нөгөө Италид бүүн дайнтай хид тарцсан шамирцээс аахгүй ингээл 9 шидийн орнуудын элэг дог болол. Тэгсэн чинь л тэнд яасан бэ гэхээр ингээд нөгөө яг удирдахжсэн хааныхын доотлолт нь ажилладаг байсан манай зохиолч мод. Тэгээ нөгөө хаан байхгүй болсон чинь нөгөөдгий чинь нөгөө шормоор нь тийчихгүй ингээд зовооч маагаад. Аа ч юм уу өста ингэхгүй байх ч яасан ингээд. Тэгээ нөгөө чинь гомдоод зовоод явж байхдаа нэг хөдөө амарч байхдаа нэг бичсэн юм байхгүй принц болохоор. Тэгээ тэр болохоор яг шинэ хаан болох гэж байгаа хүнд одоо явуулсан одоо ажлын анкет маяг юм. Та одоо улсаа та одоо хунтаач хүн улсаа ингээд удирдахжвал уг нь их гоё шүү маа шүү те. Яг хингуайг тэгээд алччихсан. Тэгэхээр тэндээ одоо хунтаач хүн анхааруул зохилтой өдөргэлтэй. Тэгээд тэн дээр яг нөгөө нэг хүмүүсийн хамгийн сайн мэддэг одоо point нь болохоор яг ингээд улс төрч хүн ингээд ийм сайн одоо хүн байх албагүй. Гэхдээ сайн хүн шиг байх харагддаг байх ёстой гэж гарч байгаа. Тэгсэн чинь тухайд нөгөө нэг христийн шашин машин нөгөө нэг гандан мандангийнхан уурлаад ийм бузартай юм бичих гэж тий. Юу муу хүн баймаа гэж хэлээд байгаа юм лээ да. Ингээд нөгөөтгч амар тийм эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Гэтэ энэ болохоор яг нэг юм орчин үеийн одоо юм political science-ийн одоо нэг юм дэвсгэр нь болж гисэн байхгүй. Эхний одоо хундаам гэх юм уу. Яг ингээд амар прагматик шүү дээ. Ер нь бол яг ингээд улс төрд орж байгаа хүн чинь яг ингээд бокс рингэн дээр гарч байхад ижлэн байхгүй. Бокс рингэн дээр гарчаад балет бүжиглээд иж болохгүй шүү дээ. Тийм болохоор за яг хуу цогтөггүй маркет ядаж өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор тэр бол яг нэг юм хэрхэн залжин байх тухай одоо юм авч болдог ном гэх юм уу. Амар нэмгэн тэр бол бараг суухан бол 2-3 цагт л унших байх. Тэгээ тэр бол надад амар таалагдчихсан гэхгүй. Тэгээ тэрийг бол зөндөө уншсан дөө. Зөндөө уншсан гэж. Тэгээ яг нэг би блог дээр бичсэн яг тэр номны recap-ийг бичсэн. Тэгээ яг тавих гэсэн чинь бас юу санагдаад гэхгүй. Одоо би ямар залтай бай гэдэг одоо постлтэн шүү дээ. Тэгээ блог дээр нэг номны тухай бас бичсэн байсан тий. Ямар ном блэ? Нэг Японы байсан уу?
Заачлаар би нэрийг мартчихлаа. Нэг шавар баартай. Тэгээд нөгөө нэг ингээд тагарсан ч гэсэн ингээд талтаар өгч болдог. Кицуги тэр чинь би бичээгүй. Манай нөгөө publication нэг өөр нэг охин бичсэн. Зөв. Хам хүнтэй хамтарч идэм үү те? Тийш дээ. Нөгөө medium дээр чинь яг аккаунт байж болно, эсвэл дундын блог байж болно. Тэгээд нөгөө талаасаа бичээвчдэг байхгүй. Тэгээд одоо бидний publication-ы нэр бол бид хамтдаа тий. Энэ одоо зовлон дунд бид хамтдаа гэдэг нэртэй сайхан publication аа. Их гоё medium байсан дагараа. За намайг баг medium-ээр нь баг яагаад юм шүү. Шидэд байгаа юм байна. Яг нөгөө нэг асуултаа бэлдээд ингээд medium ингээд айгуу хэрэг болоо да. Гэтэ medium ч амар сонир штэ ингээд сар болгон ингээд яадаг цэвэрлэгээ хийдэг гэх юм уу. Тэгээ нөгөө хүмүүс нь байхгүй болчихдог байхгүй. Одоо жишээ нь чи юу гэдэг чинь 1000 followerтай байлаа гэхэд дараас 900 болчих магадгүй. Яагаад үлэнгөө итгэхгүй хэцүү нэртэй зурггүй мурггүй минь устгачтай юм шиг бол. Цаанаасаа юу? Тийм. Тэгэхээр ингээд байнгын цэвэрлэгээтэй байж идэг. Followers чинь сайхан багасдаг. Тэг хүн орж уншдаггүй тийм платформ байгаа. Тэг яг тэн дээр мөнгө олж болтдог л доо medium дээр бичээд нөгөө нэг уншилтын хугацаа дээрээр бас reach дээрээр даач Монгол байдаггүй юм. Монгол болохоор болтгүй юм уу? Монголоос яг нөгөө нэг medium mentor програмд нь одоо бүртгүүлээд тэр мөнгөний авъя гингүүт уучлаарай та Монголд ч угаасаа хинч байхгүй гэж бодсон байсан мэдэхгүй болдгүй юм билээ гэхгүй. Тэгэхээр монгол хүн medium-с мөнгө олох боломжгүй гадаад амьддаггүй. Зүгээр хоббигаараа биччихлээ. Тийм яг би угаасаа мөнгө олж гэж бодоагүй л тэгэхгүй. Би бас medium хөтлөө тавьж байгаа. Ихэр явж байгаа гэхгүй. Дөнгөж эхэлж байгаа. Номны ревю оруулаад явдیں۔ Тийм. Уншилт нь айгу бага байгаа. Тэ зүгээр тэ. Instagram дээр харахад дугуй ундаг юм шиг байсан. Дугуй ундаг. Тэгдгээ хэдэн жил ер нь хичээл унж нөө. Үгүй хичээл шүү дээ. Дугуй чинь зөвхөн түүл шүү дээ. Алхангууд ядраад байна. Тэгээд дугуйс. Яг нөгөө зөв шууд харилсан даас. Яг нөгөө нэг дугуй ингээл авахгүй л амар ядраалтай. Готл мотлны уул илэгдээл. Ер нь би яхахлаар өдөрт 2 цаг алхахтай ингээл. Анх бол алхахтай амар гоё яваад байсан. Тэгээ сүүл рүүгээ нөгөө насын ватч тэр юм уу. Нэг юм унмаар санагдаад. Тэгээ нөгөө прос унах гэхээр нөгөө нэг худлаа. Тэгээд дугуй унсан би. Тэгээд дугуй унсан чи яг нөгөө нэг амар хөнгөн кул тэгээд нэг тийм арчилгаа баг шаарддаг гэж хайсан юм л та. Тэгээд нөгөө нэг fixi гэдэг дээ штэ. Нөгөө нэг ганцхан хараатай дэш өгсөж болдоггүй. Хэрвээ дэш өгсөх юм бол нэг бол гинч чинь нэг бол гуй чинь тасарна. Тийм юм авсан байгаа. Тэгээд тэрнтэйгээ явж байгаа. Гэтэ шүн алхахгүй шүү те. Гоё штэ. Яг нэг алхахаар юм бодогдоод байт. Гэтэ яг сүүлд бас ингээ дугуй унаад тахаар бас юм бодож болдог болчтой юм бэл. Унжиг нөр алхдаг юм шиг болт юм бэл. Тэг. Энэ та шөнийн өнөө өдрийн өнөө өглөөний өнөө хэрэг гарвал өглөөний байцдаг шөнийн хүн юм уу да? Шөнийн хүн. Шүнчих гоё штэ. Амар хайран байдаг штэ шүнлөө. Хортон досчдаг те. Тий амар хайран. Яг тэгвэл ингээд өглөөсөрөл одоо юу гэдэг чинь наашаа ирээлтэй ингээд гадуур амьдралд оролцвол те. Хүний их мөрөн дунд хамт хөвж урсаал. Тэнгүүт яг ганцаараа өөрөөртөө үлдчихэж байгаа хугацаач яг шүн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр амар нэг тийм юу богинохон нэг зуурдын те. Зуурдын жаргал гэж. Нэг тийм байдаг. Шүн ингээд юм их нээр хортон досчдаг штэ. Энэ нэг яг бүтээлч ажил хийж байгаа бол энэ шүн хийсэн дээ гэж үзлээ. Тийм нийтлэг стереотип уусаа байд яг нөгөө бүтээлч хүмүүс чинь шүн мөн яадаг онгод монгод гэдэг. Яг хөө тэгээ тэрийн нэг жоохон судлаадсан чи юу юм бэ л нөгөө distraction байхгүй. Саад байхгүй тэгээд anxiety байхгүй. Одоо юу гэдэг чи өдрийн 3 цагт чи ингээд цохол бичээ гэж бодъё л та. Тэнгүүд 5 цагт юу идэх вүлээ 7 цагт очиод их нэртэй юу гэж хэлэх вүлээ гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд шөнийн 12 цагт цохолоо бичих юм бол хоолоо идэх их нэр чи унтцсан тийм. Гараад ууй гэсэн чинь бүх юм хаацсан ч юм уу тийм. Тэгээд чи ингээ ертөнцийн дээр ганцаараа тэр нэг гэрлэнийхээ доотлын бабл дотор орчиж байгаа. Тэнгүүд тэр хүний чинь нөгөө нэг гадагшаа ингээд харах гэсэн чи юу ч байхгүй лонгот дотогшоо хараал тэгэл лонгот нь орд юм шүү. Нэг арх уучвал тэгэл бүр алт юм шиг. Тэгээд дотроос амаг юм гаргаад бицдэг бол хичээл ярьдаг бол. Бараг архины онгод бас тэгж ажилдаг байх уу. Хүмүүс чинь нэг арх хуурж онгод оруулаад байдаг шүү дээ. Амар сандраал тий нөгөө нэг зовлонгоо бодвол үжсэн архиа угаад нөгөөдхөө мартсан аа. Жохон тайвшрангуудаа энийг онгод гэж нэрлээл тэгэл яачт юм шүү. Тийм тий гэж ойлгосон шүү дээ. Гэтэ ингээд одоо
зохиол бичлээ. Тэгээд донгодоор болох гэж ярих угаад байна гэхээр тиймэрхүү зохиолчуд байдаг шүү дээ. Байл явах тэ одоо Боковский бол бүр ингээд өгчээсэн хар архичин байсан байхгүй. Одоо тэгээ бас нөгөө хин блэ? Тийм Химэнгуй. Хингуй гэж нөгөө Химэнгуй гэдэг шүү дээ. Тэр мэрчин бас амар архичин байсан шүү дээ. Босуудаггүй архиудаг. Тэр ч сайн шин гэдэг. Бараг л тийм байдгаа одоо манай Монголынхон нөгөө сайхан болор цомын хэд маань байна тий нөгөө орт төстэй гарууд айл архиугаал охтууд эргүүлээл сонь шүлэг тэр шүлэгнийх нь баг тэр шүлэгнээс нь ингээд одоо залуу рэперүүдийн райм бүр хамаагүй дээр байгаа байхгүй тий ингээд гачин бичсэн манай яадаг ус уул минь за тэр ч яах вэ тэр рэперүүдийн одоо зарим рэперүүдэд яг хаа тэгээд ер нь яг нөгөө нийгмийн асуудлыг хэл гаргаж байгаа болохоор айгу ач тустай гэж үздэг шүү дээ. Чаг миний бодлыг одоо унших мэт орж ирлээ. Нөгөө урлагч нь өөрөө яг нөгөө тухайн zeitgeist буюу цаг үеийнхээ ингээд тусгална, толино байдаг шүү дээ. Тийм одоо жишээ нь ягаад ингээд 76 гэл нэг хэсэг амар дуулсан шүү дээ. Манайх ч нэг жоохон байхаас л үхээдэг гээл тийм. Тэгсэн чинь тэр болохоор яасан бэ гэхээр угаасаа амар улс төрийн хямралтайсан байхгүй манай улс. Тэгсэн чинь одоо single ladies 1 2 3 гэдэг кино гарчлаа шүү дээ. Ягаад тэгээд single ladies их байгаа болохоор. Тэг яг статистика харсан ч гэсэн тийм нөгөө нэг 14 билүү 12 билүү тэр сайт руу ороод харах юм бол угаасаа байж байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд эдэр гэдэг. Тэгэхээр яг ингээд ямар оронд ямар урлаг нь яг ямар шүү байгаад энэ юусэн яг тэр оронд тийм л байд юм бэл гэхгүй. Тэг одоо сүүлийн үед чинь манад юу дуулаад юу гараад байгаа юм бэ? Анзаарсан уу гэхгүй. Ямар болон цараг Монгол кино минь их үздэггүй болохоор бисаа. Монгол хүний саруул ухаанд итгэдэггүй. Уцан гадаа гарал хинч ирэл сэтгэдэггүй. Тэр хэсэг яг ингээд орж ирсэн. Сэгсэн богдол айгу. Сэгсэн бол зүуд айгу сонссон. Жохон meaning хайгаад байгаа юм шүү те. Яг ингээд монголчууд бид нар зовоод байна гэхдээ яагаад зовоод байгаа, яах гэж зовоод байгаа, яасан гэж зовоод байгаа ингээд. Жохон юм асуугаад байгаа юм байна л да тэгвэл бид нар нэг уурлаад дуусцсан те нөгөө 76-га үзээд дуусцсан те нөгөө ice top бос эхлэл pack rap хүртэл одоо 76-г хараалаа шүү дээ. Тэгэл одоо бас арайч эвлэрхээр л цаг болсон байх нэр. Уурлаад уйлаад юу ч өөрчлөгддөггүй юм байна те. Тэгэхээр нэг жоохон deeper гэдэг юм болов. Магадгүй. Гэтэ тэрэн дээр бас нэг боловсролыг дэмждэггүй тийм учраас залуучууд нь гадагшаа гарч байгаа гадаа сэтгэлэг болж байгаа гэдэг юмнууд гарч байсан баха. Тийш. Тийм юм л тэгэхгүй угаасаа нэг элчингүүдийн гадаа хоочрог харилт одоо нэг ерөөсө хоёр л сонголт шүү дээ. Яг Монгол үнэхээр хөгжихгүй бол нэг бол баяж нэг бол зайлыг гэдэг сонголоо шүү дээ. Тэнгүүт яг ингээд зайлыг ингүүт чи ингээд зайлчиж байгаа тэр хүмүүс ч орчилж байгаа. Тэгээ баяжчих байгаанууд нь ингээд чадахгүй нь ингээд үхээд байгаа байхгүй амин урлаа те. Одоо монголчин эрэгтэйчүүдийн хин амин хорлолт нь бүр next level шүү дээ. Тийм биз. Тэгээ энийг бол би ойлгодоггүйс залуу байхдаа. Өстой арчаагүй монгол ирэх хүн байж те. Үхээд хохин мохино тэгж боддог байлаа. Би жоохон байхдаа. Тэгээ сүүлдээ ингээд өөрөө яг нэг монгол ирэх хүн болоод ирсэн чинь бас тэгж санагдсан юм билээ. Хаяа тэгж бодохгүй ирдэм билээ. Би бол ойлгосон яг ингээд хүмүүс яагаад байдгийг. Тэгэл тийм л энэ дөө. Монгол ирэх хүн яг ямар байх хэвтэй? Байх ёстой юм бэ? Тий. Монгол ирэх хүн бүр ирэх хүн гэж ярих юм уу? Хүн гэж ярьж болохгүй. Нөө нэг үгүй одоо ингээд нэг сошиал дээр чинь гадуур ингээд хүмүүс ч гэсэн Монгол хүн байж, Монгол ирэх хүн байж бүр ингээд Монгол эмхтэй хүн байна гэж ихтэй ширддэг шүү дээ. Ингээд Монгол ирэх хүн хэлээ. Би Монгол ирэх хүн ямар байх хэвээр 3 юм хэлээ. За. Монгол ирэх хүн уйлж болохгүй. За. Монгол ирэх хүн хятад хүнтэй найзалж танилцаж болохгүй. За. Тэгээд хамгийн сүүлд нь Монгол ирэх хүн мэдхгүй наа гэхгүй. Гурав дахь нь бол Монгол ирэх хүн яах хэвээр байгаа. Монгол ирэх хүн өөрөө бодож олох хэвээр байгаа. Тэгэхээр тэгээл ч тийм үү. Тэгээ яг Монгол ирэх хүн хуйлж болохгүй гэдгээс ч юм болоод нэг хамаг сэтгэл хөдлөлн дотроо богшраад ийм хариулт гарч байгаа хаа. Хариулмаар байна уу те? Тийм ээ. Зүгээр та. Тэггүй тэг чи өөрөө Монгол ирэх хүн бидтэй ер нь. Чи ямар баймаар байгаа? Одоо би нэг байлгаад их чаашаа одоо. Би ямар ши жимп юм байгаа ш.
Монгол ирэх. Асалтай амар хоёр бүр амар детальны тийм фильтр байна те. Монгол тэгснэ ир гэж. Мэдхгүй да. Ямар байлах гэж байна. Мэдхгүй ухаантай л байх хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй. За болоо энэ яриага болоо төхөө. Ши Цзиньпинийг ярьцгаая. Ши Цзиньпин ээ. Нэрэнгээс ярих гэдэг юм. Ярил та. Ши Цзиньпинийг үү? Ярил. Мэдхгүй тийм сайн хүнштэй Ши Цзиньпин ч. За. За гэдэг нь өгсөн. Нөрвчлөлөө да. Ши Цзиньпин одоо би одоо нэг амар түүхчиг ярих нь хайшин гэдэг. За ямар ч байсан миний мэдхээр бол Ши Цзиньпиний аав намын элит байсан, тийм коммунист намын элит байсан. Тэгээд нөгөө манайхаар нөгөө хилмигдүүлэлт гэдэг шиг юм болсон. Тэрнийх нь хомронгонд аав нь явцсан. Тэгээд Мао маань сайхан ганцаараа өнчин өрөөсөн үлдсэн. Нөгөө Мао гэж авч нөгөө Ши Цзиньпин гой. Тэгээд Ши Цзиньпин гой нөгөө нэг миний аавыг тэгчлээ би өстой коммунист намаа ална гэж бодоагүй. Ши Цзиньпин гой манай аав фейл юм аа. Би одоо намдаа өстой үнэнч зүтгээд аав шиг юм алдаа гарахгүй гэж бодсон. Тэгээд Ши Цзиньпинийг нэг юм хөдөөний одоо манайхаар бол нэг сайхан суманд аваачиж хайсан. Тэгсэн чинь тэнд нь хүртэл аавын нөгөө нэг улс төрийн тэрслүү гэдэг нөгөө хүмүүс мэдчихсэн болохоор Ши Цзиньпин гой үзэн ядсан. Тэгээд нөхөр бол нэлээд тийм одоо зовлон туулж одоо шиир зааж хатуучилтай хүн болж өссөн. Тэгээд ингээд намдаа явсаргаад ингээд павер дээр ингээд дэше өксөөлсөн. Тэгэл эхнэр нь одоо нөгөө тэр нэг армийн дуучин байсан. Од дуучин. Одоо манайхаар бол нөгөө Бүрнэ баяр гэдэг шиг тийм сайхан армийн цэргийн дуудуулдаг юм хтэй байсан. Тэгэл эхнэрээрээ гангараал хүмүүс тийм ихнэрт болохоор бас najгүй залууч юм уу ингээл гэж бодоол. Тэгэл Ши Цзиньпин явсаар дарга болсон. Тэгэл одоо тэгэл сайхан л авч явж шээ. Одоо Ши Цзиньпин хөхтөл одоо хятадтай өдөрдөө шээ. Манайх шиг 4 жил ингэ солигдохгүй шээ. Ши Цзиньпинтэй дараа жил ингэж годамжаар аасамбар байрлуулад өөрийнхөө зурагтай балката наах шаардлагагүй. Ши Цзиньпин гол Ши Цзиньпин гой. Өрөг баталсан. Кэнсер л одоо түүнийг зогсоон. Америкч зогсооч чадахгүй шээ. Та бүхэн харж байгаа зүтэй. Шууд хятадыг дэмжигчээ жоох ярьчлаа. Итгэхгүй тэгээд энэ одоо 50 маяг ингээл яриалаа тэгэл. Одоо бид нарт үзэхээс өөр юу ч чадахгүй юм даа гэхгүй. Одоо тэр байтхан бүр энтгэх хүртэл оролцоод эхэлчихлээ шүү дээ. Энтгэгчүүд ч энэ ингээл нөгөө нэг манах шиг модон жорлонтой баагаал нөгөөх үнэрлэл байж байгаа хэдэн бор улсууд байсан шүү дээ. Тэр бом хүн байсан. Тэгсэн чинь өнөөдөр нөгөө нэг энтгэгчүүд чи YouTube-ээр нэг хичээл зааж байгаа л энэ тэнхээ IT call center-д ажиллалтай одоо нөгөө Microsoft. Тэгсээр энтгэг өнөөдөр ингээ юу болж шээ супер павер болж шээ. Тэгээд яах нөгөө нэг хөдөө аж ахуйн амар сайн хөгжсөн. Кино миногийн ч гэсэн хүмүүс шоолоод байдаг гэсэн сүүлийн үед үздэг болчихж амар сериосны үзэж мүзэтэй. Тэгээд энтгэгчүүд хүртэл одоо ингээ энэ хятад Тайваны зөрчил дээр одоо юм хэлж шээ. Ингэж болохгүй гэж мэгэл. Та нар уучраа олчооч дээ гэл. Европчууд эдэр тэгээд аам билээ шүү дээ. Тийм тэгсэн чи одоо монголчууд одоо энтгэгээс л дор байна гэхгүйгээс л доошлсон л дөө. Хоёр том гэрний донд авчаалаа. Гэтэ энтгэгийн Болливуд амар юм билээ шүү дээ. Юу Холливуд юм билээ шүү дээ. Болливуд чинь жилдээ хичнээн кино гаргадаг л нөгөө Шаруххан гэдэг нэг юм том хамрт ах байдаг шүү дээ. Алдартай жүжигчин байхгүй юу? Тэр чинь манайхаар одоо хин юмтэй нөгөө нэг төмөр хоёг моёг лөө. Тэр ах нар шиг байхгүй. Тэгээ тэр бол хэдэн зуун кинод ч тоглосон гэх юм битггүй. Тэгээ бүр хөрөнгө нь бүр тэрбум доллараар хэмжигддэг. Болливуудын жилийн орлого авдаг амар өндөр байсан. Болливуудын нөгөө бооличуд наа энтгэгчүүд нь өөрсдөө амар дуртай. Одоо манайх бол Монгол кинонд дургуйчд үзээд байгаа шүү дээ. Ямар сайн дал адтай жаалуудыг үзээд байгаа. Тэр чинь зөвхөн хүүхдүүд шүү дээ. Зур адтай жаалууд гарсан чинь бүр шоолоод бүр элдвэр хэлсээр хагаад нөгөөдөл нь баг болиоттэй. Баг азгүй жаалууд болоод дууссан байсан. Адтай жаал байсан. Тоосон хүүхдүүд нь маргсуулт харамсаад тассан. Монгол кинонууд ч нөө нэг яг л нэг хിവэл бариад идэв санагдаад идэв шүү дээ. Тэгэл бид нар байж байгаа л сэрнэлтэй шүү дээ. Гэтэ яг хөө тэгээ сүүлийн үед бас хөрхөн яаж ч нэг юм цочом юм хийж шүү дээ. Нэг юм хөгжиж байгаа юм ч гэсэн хөгжиж байгаа. Гэтэл болоогүй гэхгүй. Хаачсан гэж аа. Хаачсан. Ер нь бол бидний төрөвчтэй баг хүн холбоотой гэж би бодож байна уу. Монгол жоохон баян байсан бол юм нь бас арай гоё явахсан ч юм билүү те. Мэдгүй. Та ер нь зураг дурдаг те. Тийм нөгөө дизайны basic skill нөгөө зурах байхгүй. Заачлаа. Ер нь ингээд дөөрөө зохиомж гаргаж ингээд дөөрөө ингээд
өссөн дүрээ ингээд зурж мурж гин үү? Тэгээд юм харж ингээд дуурайлгаж зурдгүү. Тэгэл үгүй янз бүр шүү дээ. Одоо нөгөө reference гэдэг аахгүй. Одоо нөгөө хүмүүсийн хэлдгээр бол нөгөө inspiration. Тэгэл юмыг ч одоо нөгөө харж ижил яана л та гэхгүй. Эхлээд ямар гэдэг мэднэ үстэй тий. Одоо нөгөө нэг тийм үг өгдөө шүү дээ. Хэрвээ чи яг ингээд сайн бичдэг ч юм уу тий. Зохиолч болох ч байгаа л эхлээд сайн уншигч байх хэрэгтэй. Яг тэгвэл чи яг юм ингээ уншиж ээж тий. Толгойч нэг юм ороод нэг юм үгийн сантай болцоод бичнэ. Зураг дээр ч гэсэн яг ингээд төрслөх урлаг дээр яг ингээд хэдий ч ингээ юм үзэж харна тэр тусмаа ингээд visual library чинь одоо ингээд толгойн дотор чинь номын сан өсөж байгаа юм. Одоо гэдэг чинь бүхэн гэж ямар амтан байдیں۔ Тэ нэг юм shotgun шиг хошуутай нэг юм унжуулсан амтан байдیں۔ Байн тэ гэж мэгэл 9 шид юмнууд хараалаа энэ чинь энэ өнцгөөс ингэж харагдсан байна. Хүн ингэ тонгонгот бүхснийх нь одоо заатлан тэгж харагдсан байна гэл тэ. Тэгэл visual library чинь ингээл одоо сайхан харивжаал тэгэл дараа нь ингээл юу ч ингээ харахгүй зурж мурдаг болол тэ. Тэгэхээр зүгээр яг нэг гол санаа нь чаг ингээд ямар нэг юм хийх гэж байгаа бол яг трийг эхлээд ингээд өөртөө ингээ сайхан удаг цаас шиг оруулах хэрэгтэй юм. Лидер болох гэж байгаа болчихсон эхлээд сайн фолловер байж сурах хэрэгтэй шүү дээ. Гэж бодож байна. Тийм тий. Тийм тэгэхгүй тийм өөрөө ингээд хүн ингээ фоллоу хийжтэй амар хамбл байгаад тийм зөвлөн чигтэй байж юм сураагүй өрнө шууд одоо тэгж хүмүүсийг дагуулна ч гэж юу ийсэн. Нэг доорн байх хугацаанд ингээд юмнуудаа суралцаад хамаг чадруудаа бий болгоод явж. Тийм тэгээд тэр үний нэг хунтайч гэдэг ном дээр ч гэсэн тэгдэж штэ. Одоо ингээд цэргийн жанжныгаа нэг амар сайн зодтолддог байж байгаа жанжин болсон жанжнаа нөгөө цэргүүд нь хүндэлдэг. Яг л нүдэн зодтолдож чаддаг болохоор яг нөгөө сэлмэнд ямар хүнд зодуулахаар өвддөг тийм нүдэн хөхөрж үдсэн хүн болохоор хүндэлдэг. Тэрнээс биш зүгээр ингээд ямар ч тийм зодоо модоо хийж чадахгүй нэг гэртээ хөвтөжсэн яваад ирсэн нэг болчонгүй жанжин байх юм бол хүндэлдэг тийм жишээ. Зөв. Хоёулахт бүр амар өсөж чинь тийм зүгээр нэг асуулт 5 өөр юм байна. Димит хинжээд наац. Харин тэгээд энэ удаагийн дугаарыг бол Димит хинсэн гэж нэрлэлцгээе. Нэрнтэй хаа мөгөөсдөг хамт ярина. Хаж бацж ярина. Ингээд дондаа баг нэг арх тавьсан юм шиг. Үл үзэгдэж арх тавьсан юм шиг. Сайн байна. За ингээд энэ хүү удаагийн дугаарыг дуусгацгаая. Танд дуусчих жоо юм уу? Хэлэх ингээд сүлийн үг нь. Сүлийн үг ээ. Тий. Сүлийн үг юм. Амьттай бэбинэ хайрлцаа. Зодлоод л. Яг юу хэлүүлмээр энэ сүлийн үгээр? Байгууллагатай хандж ч юм уу? Хамт ажилладаг хүмүүстэй хандж ч юм. За байгууллагатай амжилт хүсье гэж хэлээ. Гэхгүй өөр. Залуучуудтай үг хэлэх үү гэхгүй. Чи ер нь бодоцсон чи өөрөө нэг үг хэлдэг. Нэг сүлийн үг хэлдэг чи өөрөө нэг бас хамт юм ярьсан хүн үед. За яг юу бодогдож. Одоо ингээд хоёлаа ингээд нэг цаг ингээд 9 шидэ юм ярьлаа шүү дээ. Одоо юу бодогдож байгаа юм тэгээд ямар энэ одоо би бол чиний араа нэг хөгшин одоо генерашн байгаа шүү дээ. Чи яг ингээд залуу хүний хувьд яг ингээд Монгол ямар байна? Яамаар байна? Яачмаар байна? Гэхдээ ер нь тэгээд нэг хэцүү баг. Уус ингээд хэцүү байгаа нь ингээд бүгдээрээ мэдчихээ. Тэгээд бид ч ер нь бол ингээд ерөнхийдөө татсан зохицоо явж байгаа шүү дээ. Уусаа тасаа зохицоод эдрийгээ заад хамаахгүй бид нар ингээд өөрөө хөгчөөд тэгээд ингээд цаашаа явъя даа л гэж бодож байгаа. Ингээд бус зүйл нь ингээд хамаа байхгүй л гэж. Цаашаа явъя гэдэг нь энэ улсаас явъя гэж юу? Бараг л. Хадвал. За Монголын юм даа. Тэгээд эх орных чинь нэг илэг мэлэг чинь дэвтэж өвтэй тэгээд санд хохоо хөшрөөд ирэхээр. За тэгээд сайн яваарай. Харин яг ингэчээд байгаа байхгүй одоо нэг сонсож байгаа сонгол ингээд залуучууд ерөөс ингээд явах гэдэг. Эдрийг явуулах байхын тулд юу гэсэн. Улсаа хөгжүүлээч. Бидрийг сайхан амьдруулад өг. Амьдрах биш, амьдруулад өг. Хэлчихдээ юм баг. За тийм ба. За баярлалаа. За ингээд өрсөнд баярлалаа. За зөв.